Тэгээ 4 баг түүнээс дээш улирал дараал үнэлгээтэй суралцсан оюутны сургалтын төлбөрийг 50-аас 100% хөнгөлнө гэдэг. Үнэхээр оюутнууд маань өөрсдөө сайн сурч чадвал боломж олцоогоор бол орохыг сургууль маань хангаж байдаг гэж ойлгож болох уу? Оюутныг дэмжих тал дээр бол нэлээд тийм ялангуяа энэ нөгөө манай хувийн сургуулиудад байдаг нэг гол асуудал бол нөгөө суралцагч маань өөрөө төлбөрөө хариуцах хэрэгтэй асуудал байдаг. Яг зөвөр төрийн сан гэж бусад тэтгэмж өгдөг янз бүрийн байгууллагуудаас сургалтын тэтгэлэг олох боломжууд нэлээд нээлттэй их байдаг. Энэ дээр нэмээд манай сургууль бас нэлээд бас дэмжлэгийг өгж байгаа. Энэ нь бол нөгөө суралц хугацааных нь үед сургалтынхны амжилтаас хамааруулаад энэ тэтгэлгийг өгж байгаа. 2 жил буюу 4 улирал дараалан онц сурсан тохиолдолд одоо 3 дугаар курст нь өөрөлдөө 1 дугаар курсээ бүтэн 2 дугаар курсээ бүтэн 4 улирал онц сурвал 3 дугаар курст нь сургалтын төлбөрийг 50% хөнгөлж өгдөг. За ингээд 3 жил буюу 6 улирал онц сурсан тохиолдолд төгс курст нь 100% хөнгөлттэйгээр сургадаг. Хэрвээ энэ болцлоор ингээд явна гэж үзвэл энийг хангаж чадж байгаа хүүхдүүд бол үндсэндээ 2 жил буюу 2 жил хагас хэмжээний төлбөрөөр бүрэн 4 жилийн суралцаад төгсөх бололцоос байгаа. Үүний дээр манай сургууль маань 2 удаа Монголыг тэмцэгсэн боловсролын шилжиханы ямар ажил таатлагчсан сургууль байгаа. Тийм болохоор бидний хувьд болохоор Монгол улсын төр засгаас ямар л боломжийг олгож байгаа тэрийг бүх боломжууд манай сургууль дээр байгаа шүү дээ. Бүх тэтгэлэг, төрийн албан агчийн хүүхдийн хөнгөлөлт, сургалтын хөнгөлөлтөө зээл бүгд олцох боломжтой байгаа. Тэр нь бас нөө юу байгаа шүү дээ. Жишээ нь одоо банк, бизнесийн томоохон компаниуд энэ төр бас нэрмж тэтгэлгүүд өгдөг тийм. Өөрөө амжилттай сурж байгаа нөгөө дундаж дүн одоо 3.7, 3.5 ч гэдэг юм уу болцол хангасан нийгмийн идэвхтэй судалгаа шинжилгээнд амжилттай оролцдог оюутнуудын дунд манлайлагч байж байгаа чадварлаг оюутнууд бол бас ийм бусад байгууллагуудын тэтгэлгүүдийг авах өргөн боломжтой. Өөрөөр сургууль бол тэрийг бол дэмжиж чадварлаг оюутнуудаа бүгдийг тодорхойлоод дэвшүүлээд өгчдөг. Тэгээд тэрнээс өөрөө шалгартжуул бас тэндээс бас тэтгэлэг авах болцоос давхар нээлттэй байгаа. Орхон их сургууль маань 23 дахь жилийн эсэлтэй авах гэж байгаа. Тэгэхээр 22 жилийн хугацаанд бол бас маш олон мэрэгчлэлийг бэлтгэн гаргаж бас Монгол улсынхаа хөгжилд бас хувь нэмрээ оруулж байгаа гэж хэлж байна. Ер нь төгсөгчдтэйгээ ирэх холбоо хэрвээ ер нь танай төгсөгчд одоо ажлын байр яг тэр чиглэлийн бас судалгаа шинжилгааг бол хийдэг баг тий. Манай сургууль маань одоогоор 5000 гаруй бакалаврын оюутан 500 гаруй магистрийн оюутан 10-аад доктор төгсөөд гаргаад байна. Тэгээ манай жишээлбэл манай төгсөгч нар маань бид дотор нь бас нэлээд амжилттай явж байгаа улсууд нэлээд олон байгаа. Бид нар төгсөгчдийн судалгаа манай төгсөгчд маань банк харилцаа холбоотой бидэрт ажиллаж маш их баярлалаа. Дашин дэлхийд төгсөгчдөө маш их баярлаж байгаа. Яс тааваг сургуулийнхаа нэрийг дээж нь татаж бид ингэж амжилттай явж байгаа чинь бид нарт бүгдээрнийх нь амжилт. Жишээлбэл манай төгсөгч нараас дурдах юм бол хамгийн сүүлд бид нар доктор хамгаалсан нөгөө тавд бидэнд электрон хэмжээл нэрээр их бүрөө нэрээр танигдсан их бүрөө манай хамгийн сүүлд магистр болсон байна. Манай сургууль дээр магистрт сурч төгссөн. Тэгээд докторантурт сурч төгсөөд докторийн зэрэг хамгаалсан. Бусад төгсөгчнөөс дурдах юм бол одоо хөнгөн үйлдвэрийн дэд сайд тамир маань байж гэн. Сонгоныхан дүүргийн иргэдийн урлагийн дарга Нямбатар байж гэн. Бангол дүүргийн засаг дарга Орсоо байна. Дархан аймгийн засаг дарга Насанбаяр байж гэн. Насанбат байж гэн. Тэгээ манай төгсөгчдөр бол чамгүй амжилттай яваа. Бид нар төгсөгчтэй хэрэг холбоотой ажилладаг. Тэр бол манай сургуулийн хувьд зайлшгүй хийх ёстой ажил маань зөвлөдөг. Ер нь төгсөгчд бол нөгөө одоо төр засаг нийгмийн улс төрийн одоо соёл шинжилгээний өндөр түвшинд ажиллаж байгаас гадна жирийн зүгээр ингээд сайхан ажиллаад амьдралаа тий ардын хүүхдүүдийг сургаад одоо бизнесийн ажил амжилттай явж байгаа нийгэмдээ сайхан амжилт бүтээлтэй ажиллаж байгаа зөндөө олон тийм энгийн төгсөгчд бол байгаа. 5000 гаруй төгсөгч бакалаврын зэрэгээр төгссөн. Одоо ялангуяа хэл болон гадаадны чиглэлээр сурч төгссөн нэлээд төгсөгчд маань бол одоо улс орны өнцөг булан бүрд одоо энэ ерөнхий боловсролын сургуулиудад багшилж ажиллаж идэг. Энэ бол нэлээд их байдаг. Зүгээр нэг 2-3 жилийн өмнө хийсэн төгсөгчдийн судалгаагаар авч үзэж байгаа. Завхай аймгийн 24 сумын 21 сумынх нь ерөнхий боловсролын сургуулиудад манай төгсөгчд гадаад хэлний чиглэлээр бол яг дагнаж багшилж байгаа нэг тийм сонин судалгаа гарч ирж байсан л да. Энэ бас нэг онцлог өөрөлдөл бас Улаанбаатар хотод ч тэр энэ тэмдэг үл бас байт юм байлээ. Би бол нөгөө аялал жуулчлалын чиглэлээр бас нөгөө мэрэгжлийн салбараас давхар хариуцдаг болохоор ингээд энэ тэнд явж байхдаа их таарлддаг.
бас тэгээд сайхан сэтгэл төрж идэг. За дээр нь бас манай сургуулийн хууль эрх зүйн салбар маань бол 1996 оноос анх эсэлт авч нээж үйл ажиллагаа явуулсан. Энэ салбарт бол одоо өдрийн бакалаврын ангиас гадна ичнээ ангиар суралцагчд бол нэлээд олон төгссөн байдаг. Өнөөдөр шүүх, прокурор, цагдаа хүчний байгууллага, онцгой байдлын албанд бол манай төгсөгчд бол нэлээд олон тоогоор ажилладаг. Одоо хаасаагүй баг таарлаж идэг, ажиллаж явж идэг. Бас ийм бас байгаа. Бас эдийн засгийн чиглэл Нэгтлэн бод бүртгүүл банк гайл татвараар сурч төгссөн залуучууд маань бол банк санхүүгийн байгууллага, төрийн болон бизнесийн байгууллагууд хүртэл ажилладаг. Одоо танаад телевиз хүртэл ажилт юм сая таарлаж байна. Их мэт ингээд нэлээд их тийм өргөн хүрээнд бол төгсөгчд маань бол ажиллаж байгаа. Бас гадаад улс орнуудад гараад бас амжилттай үргэлжлүүлэн сураад олон хүмүүс бол магистр, докторийн зэрэг хамгаалаад ажиллаж байгаас гадна бол тэнд мэрэгжил боловсрол эзэмшээд эргэж ирээд их орондоо ажиллаж байна. Дээр нь тэнцээ бас үргэлжлүүлээд ажиллаж амьдарч байгаа хүмүүс ч зөндөө байдаг. Тэр бол бас гаднаас ч нэлээд холбогдож идэг. Ялангуяа энэ нөгөө интернет ашиглаад бол сургуультайгаа холбоо бол их сайн барьж идэг төгсөгчд маань. Одоо ингээд 23 жилийн түүхтэй орхон их сургуульд элсхийг хүссэн элсэгч маань ямар материалыг бүрдүүлэх вэ? За орхон их сургууль маань бол яг 19 дугаар хороолт байрладаг учраас автобус унаатайгаа ойрхон за оюутны дотор байртай гэж энэ ер нь бол суралцах төгсөл боломжийг бүх талаас нь хангаж өгсөн учраас суралцагч нарт их боломжтой юм болов уу гэж ойлгож байна л да. Тэгэхээр бүрдүүлэх материалын хувьд. За сургууль маань бол одоо хаан улд үүрэгт байрладаг. За одоо хаан улд үүрэгт ажилчны ариун гэж хуучин байсан тийм мэддэг. 19 дугаар хорооллоос урдхан талд байгаа байрал маань. За ойролцоогоор бол хотын төвөөс одоо орж ирдэг нэлээд олон тооны автобусны чиглэлүүд бол манай ойр буудлууд нь байрлаж байгаа. За сургуулийн оюутны байр бол сургуулаасаа бол нэг 500-600 орчим метрийн зайтай. Алхаад ороод ирэхэд бол нэг 5-10 минутын газарт байрладаг. За сургуульд элсэгчдийн хувьд бол ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн одоо бүх төгсөгчид одоо ерөнхий шалгалтаа өгсөнд бол одоо нэг тодорхой онооны болцлоо хангачвал манай сургуульд элсэх боломжтой байна. За тэгээд за бүрэн дунд боловсролын үнэмлэх байгаа шүү дээ гэрчлэгээ гэж ярьдаг тийм суралц төгсснийг нотолсон гэрчлэгээ. За ерөнхий шалгалтын онооны батламж хуудас байх хэвээр. За сурагчийн хувийн хэрэг дунд сургуулийн сурагчийн хувийн хэрэг. За иргэний үнэмлэх буюу иргэний үнэмлэхний хуулбар байх хэвээр. За тэгээд нэг чэд зураг бүртгэлийн хураамж гэсэн ийм материалаа бүрдүүлээд одоо ирвэл одоо эх 7 хоногийн сүүлээс эхлээд одоо энэ ерөнхий шалгалтын онооны батламжуудыг сургуулиудад гардуулж эхлэх гэж байна. Батламжаа авцсан бол хүрээд ирвэл манай одоо сургалтын алба одоо элсэлтийг бүртгэх комисс бол өдөр тутам байнга ажиллаж байгаа гэдгийг бол хэлж байна. Одоо өөрөөр хэлбэл манай сургууль руу холбогдох утсаар харилцаад ирж болно. Одоо ингээд хурж ирээ сургууль дээр бүртгүүлж болно. За хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдэд гэж хэлэхэд бол үндсэндээ бол 21 аймаг руу бол манай элсэлтийн комиссоос бол тодорхой төлөөллүүд бол явж ажиллаж байгаа. Эхнийх нь одоо хүмүүс өчигдөр урж тагаас яваад эхэлсэн аймагуд руугаа. Тэгээд аймагуд дээр очиод элсэлтийн шалгалтын одоо тэнд нөгөө аймгийн боловсролын газартай хамтраад элсэлтийн шалгалтын зохион байгуулах комиссийн хүрээнд дотор тэнд бүртгэл одоо элсэлт авах ажлууд явагдана. Тэгэхээр тэндээс заавал Улаанбаатар дээр бүртгүүлээд таалгүй өөрийнхөө аймаг дээр аймгийн төв дээр болж байгаа элсэлт одоо нөгөө сонгон шалгуулалтын тэр арга хэмжээнүүд хүрээнд манай төлөөлөгч нар дээр уулзаад бүртгэгдээд ингээд элсэх болцоотой байна. За баярлалаа. Бидний бас ярилцсан хугацаа өндөрлөх тийш хандаж байна. Тэгэд эцэст нь дахин хэлэхэд боловсрол шинжилгээ ухааны яамаар ажтаачлагдсан 2 удаа магадлал итгэмжлэгдсэн 1992 онд байгуулагдсан. Одоо 23 дахь удаагийн хичээлийн шинжилгээ эсэлтээ авах гэж байгаа орхон их сургууль бол сурагчид маань одоо сонгон суралцах боломжтой. Энэ сургуульд бол бас илүү боломжууд байдаг. 1-р ангид орж байгаа хүмүүс 10 жилээ төгсөөд за их сургуульд нь ороод за цаашаага магистр, докторт суралцах юм боломжуудыг бас бүрдүүлж өгсөн байдаг. Тэгээд зарим мэрэгжлийн надлаа та бүхэндээ танилцуулахад багш гадаад хэлний боловсролын чиглэлээр за мөн багш байгалийн ухааны боловсрол за багш монгол хэл багш багаангийн боловсрол гэж цаашаага гадаад хэлний орчуулга, сэтгүүл зүй, нийгмийн ажил
сэтгэл судлал, за аялал жуулчлал, нэгтлэн бодох хүртгэл, банк, санхүү гэд чиглэлүүдээр бакалаврын одоо сургалтыг явуулдаг бол бакалаврын орой ичний сургалтын хөтөлбөрийг бол ихтэй ангид явуулдаг. Тэгэхэд магистр, докторийн сургалт гэдэг бол илүү агсан төвшний сургалтуудыг явуулдаг. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дэлгэцэн дээр гарч байгаа утсанд хандаж бас мэдээлэл авч болно. Тэгээд бидний урилгыг хүлээн авч ирж бас кофе, цай, нэвтрүүлгийн маань хаамирт урагдсан та бүхэнд баярлалаа. Та бүхний ажил амжилт хүсье. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд бас бидний асууж тодруулаагүй зүйлийнхэн бол нэвтрүүлгийн төгсгөл бас нээлттэй үлдээ. За хаах нэг хоёр тодруулах хэлчихээ. Манай сургууль маань зөөрийн чинь дөнгөж сая танилцуулсан танилцуулган дээр яг манай 3 сургуулийн бүтцтэй явдгийг. Хүмүүлийн сургууль, тэрэнд маань гадаад хэл, нийгмийн ажилтан, сэтгүүл, гэх мэтлэнгийн бүх хэрэгслүүд маань орж байгаа. Манай бизнесийн удирдлагын эдийн засгийн аялал жуулчлалын сургууль байгаа. Мөн хуулийн сургууль байгаа. Энэ сургуулиуд маань бүгд эсэлд авч байгаа. Дээрээс нь магистр, докторийн сургууль байгаа. Мөн бидний бас нэг шинээр одоо дэлхийн нийтийн жишгт нийцүүлж ахиулалт тавих гэж байгаа юм тавьж байгаа. Эхлээд бас нэлээд 2-3 жилээр нөр үзэж байгаа. Ажил маань болохоор зайны сургалтыг бид нар эхлүүлээд байна. Тэгэхээр манайд суралцах сонирхолтой. Жишээлбэл манайд яг одоо суралцж байгаа зайны сургалт намагч байгаа хүмүүс маань бол бас ингээд Солонгост, Германд ажилладаг, амьдардаг, олон жил сурцсан, олон жил амьдарсан хүмүүс маань бас манай сургуульд суралцъя гэсэн хүсэлтэй тавьсан. Бид нар тэгтээ дааж харамсалтай нэмчээр сурч чадахгүй болохоор тэр үед бид нар яаж хичээл хөрөх вэ гэхлээр зайны сургалтаар хөргөж байгаа. Тэгээд энэ хөтөлбөрөөр бас хэрэгжиж байгаа. За баярлалаа. Кофе, цай, нэвтрүүлгийнхаа зочдод бид манай телевизээс эрхлэн гаргадаг телевизэн сэтгүүлийнхээ шинэ дугаарыг үзэсгэлтэй өргөн барьдаг юм аа. Тэгээд За баярлалаа. За баярлалаа. Манай өнөөдрийн кофе, цай, нэвтрүүлгийн эхний дугаар Орхон их сургуулийн захирал Даш Дорж, за Орхон их сургуулийн эдийн засгийн тахилмын эрхлэгч Мөнх Төмөр нар урагд оролцлоо. Кофе, цай, нэвтрүүлгийнхээ бас нэгэн дугаараар эргэн уулзъя.